high and dry. Oh, well, I don't wanna jinx it, baby, and twist myself at the spine. Don't wanna overthink it, baby. It's just twist your body and mine. Baby, you give me ice and fire. You're giving me wind and rain. You're some kind of butterfly. Гарсан судалгаагаар Японд нийт 21,000 орчим монголчууд амьдарч байна гэсэн судалгаа гарсан байна. Тэгээд энэ нь болохоор гадаад амьдарч байгаа монголчуудын тоогоороо дээрээс 3 орд юм байна. Нэгдүгээр болохоор Солонгос улс нийт 57,000 орчим монголчууд амьдарч аж төрж байдаг юм байна. Хоёрдугаар болохоор Америк улсад болохоор 44,000 орчим монголчууд амьдардаг юм байна. Гуравдугаар болохоор Япон, Швед, Чех, Австрали гэдэг улсууд орд юм байна. Солонгос улсад амьдрах бол миний сонсноор бол зардал илүү багатай, тэгээд цалин өндөр, хурдан хугацаанд их мөнгө хадгалах боломжтой гэж сонссон. Америк бол ойлгомжтой тийм мөрөөдлийн орнд хүн болгон явахыг хүсдэг орн. Харин Японы хүмүүс яагаад сонгох юм бэ те? Яагаад ирдэг юм бэ? Study in Japan гэдэг сургалтын төвөөс гарсан судалгаагаар нэгдүгээр ерөнхийдөө Японд ийм ажиллах сонирхолтой, Япон компанид ажилд орох сонирхолтой гэсэн байна. Хоёрдугаар болохоор эрдэнэ зэрэг хамгаалах зорилгоор ерөнхийдөө Японд ирдэг юм байна хүмүүс. Саяхан бас нэг гарсан судалгаагаар яг нь Японд амьдарч байгаа нийт гадаадуудын 80% нь ерөнхийдөө өөрийнхөө энэ ажиллаж байгаа ажил болон амьдарч байгаа орчинд сэтгэл хангалуун байдаг гэсэн судалгаа гарсан байна. Тэгвэл үнэхээр Японд ажиллах үнэхээр гоё үү те? Япон компанид ажилд орох цалин өндөр аваад хурдан хугацаанд их мөнгө хадгалаад Монголдо байр авах боломжтой үү те? Тэрийг өнөөдөр судалж үзье. Ерөнхийдөө нэг дундаж цалин те, нэг хүний дундаж цалин тэгээд дундаж зардал гэдгээс тооцоолоод Японд хэр хугацаанд ажиллаж ич Монголд байр авах вэ гэдгийг судалж үзье. Тэгээ монголчууд ч ерөнхийдөө нэг тийм үзэлтэй шүү дээ тий. Гэр бүл болсон ч юм уу ерөнхийдөө хүн заавал байртай авах гэсэн ерөнхийдөө үзэлтэй байдаг. Сүүлийн үеийн залуучууд ямар бодолтой байгаа юм сайн мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхийдөө ихэнх нь бол ерөнхийдөө заавал байртай авах гэсэн зорилготой байдаг тий. Японд ирээд ажиллах юм бол тэр зорилготой хүрч чадах уу гэдгийг одоо судалж үзье. Ямц ихлээр нэг хүн ганцаараа ирсэн тохиолдолд те нэг хүний зардал ерөнхийдөө дундаж зардал хэр байдгийн талаар хэлээ судалж үзье. Тэгэхээр байр бол ганцаараа нэг өрөө түрээслэх үү эсвэл өөр энд байгаа монгол хүнтэйгээ хамтраад түрээслэх үү эсвэл ийм олон хүмүүс амьдардаг ийм шеэр хаусанд орох уу гэдэг янз янзын сонголтууд байгаа. Гэхдээ ганцаараа амьдрахаар бодъё те нэг өрөө байранд амьдрахаар бодъё. Байр аавна гэсэн зорилготой хүн чинь ерөнхийдөө нэлээд сайн extremely бүр хэмжиж одоо минималист байхгүй бол зорилготой хүрэх хугацаанд мэдээж улам удаашрал байна тийм үү. Тэгэхээр хамгийн бага зардалтай байхаар ерөнхийдөө тооцоолж үзье те. Нэг өрөө байрны үн ерөнхийдөө Токио, Чиба, Сайтама хавцаа ерөнхийдөө нэг 3.5 мянган, 3 мянган, 3.9 мянган гэдэг янз байна. Чибагийн ийшээ харахад 2.3 мянган, 3.3 мянган, 2.6 мянган гэдэг. Ерөнхийдөө тэгээд нэг бодоод үзэхэд нэг 3.5 мянганд бол түрээсэлж хэл юм шиг санагдаж байна. Бүр гарах зардал гэхээр тог усны зардал те. Тог, ус, газ энэ зардал ерөнхийдөө дунджаар нэг хүнийх нэг 10,000 yen орчим те. Тэр нь дээшээ доошоо мэдээж өснө. Өөрийнх нь хэрэглэнээс шалтгаалаад.
Тэгээд байнгын ингээл одоо air conditioner энэ асаагаад юм бол мэдээж илүү өндөр гарна гэсэн үг. Утасны зардал гэж байгаа тийм үү? Утсыг болохоор дунджаар бодоод 5,000 yen гэдэг аваад үзсэн байна. Тэгээд мэдээж ирээл тэгэл шинээр ингээл шууд утас мутс ингэж худалдаж аваад лизингдэл ингээл яах юм бол төлбөр мэдээж илүү өндөр гарна. Тийм болохоор ирсэн утастайгаа зүгээр л энд ашиглах интернет болон ярианы хэрэглээгээ аваад үзэхэд яг дунджаар нэг 5,000 yen орчим гэж үзсэн байгаа. Тэгээд энэ дотор чи ерөнхийдөө юу ч орчин, интернет ч орчин. Тэгэл интернет ч байхад л юм бол болно шүү дээ. Тэгэл болчин тий. За тэгээд хүнсэнд бол нэг хүн бол нэг сард нэг 30,000-аас нэг 40,000 орчим yen бол зарцуулдаг юм байна. Ерөнхийдөө Япон хүн тий дундаж хүнс зарцуул. Яг уу мөнгөө хэмнээд илүү их хадгална гэсэн зорилготой болохоор өссөн болгоно хэдэл ингээд гадуур хоолнд ороод амттай шинтэй юм түүж идээд байх юм бол угаасаа 30,000 yen-ээс бол давх нь ойлгомжтой. Өндөр гарах нь бол ойлгомжтой. Тэгэхээр зардлаа нэлээд бага бариад мөнгөө яхуу хураах зорилготой болохоор 30-аас 40,000 гэж тооцоолъё. За тэгээд тэрнээс гадна яг за бусад хэрэглээгээл нэг гэр ахуйн тий оос сойцны хэрэглээ, савн шампунь гэх юм уу тий ойлон цаас гэх мэт нэг 10,000 гэж тооцоолъё. Тэнгүүд сард нэг хүний зардал болохоор нэг ойролцоогоор 90,000 орчмоос 100,000 орчим yen болж байна тийм үү. Зардал нэг иймэрхүү байна. Харин одоо болохоор орлогын талаар авч үзье. Ажлын гэрээгээр эсвэл ур чадварын гэрээ юм уу эсвэл ажлын гэрээгээр ур чадварын ажилтан юм уу ажлын гэрээгээр ирсэн хүмүүс дундаж зээл нэг 180,000 орчим гар дээр авдаг дундаж зээл нэг 180,000 орчим байна гэсэн судалгаа байд юм байна. Тэр нь болохоор хийж байгаа ажлаас шалтгаалаад өөрийнх нь хэлний мэдлэгээс шалтгаалаад 180,000-аас дээшээж авдаг хүмүүс байна, 180,000-аас доошооч авдаг хүмүүс байдаг юм байна. За яг дунджаар нэг 180,000 орчим гэдэг үзье те. Зөвхөн энэ ажлаа хийгээд зардлаа өөрөө бага байлгаад явах юм бол сард нэг дунджаар нэг 80,000 орчим байна хадгалах боломжтой гэсэн. Одоо минийхээ зүгээр л нэг энгийн математик бодоход л нэг юм хүү гарч ийн л та. Тэгэнгүүтээ сар болгон 80,000 yen хадгалаад хэдэн жилийн хугацаанд те Монголдо нэг юм 2 байр боломжтой гэдгийг тооцож үзье. Тэгэхээр мөнгө айл болох бэлэн мөнгөөр нь хадгалаад байвал мөнгө чинь өсөхгүй нь бол ойлгомжтой. Миний хувьд бол ийм хувьцаа аав, тийм хөрөнгө оруулалт хий энэ гэсэн юм бол мэдээж зөвлөхгүй. Хамгийн зүгээр энгийнээр нь л зүгээр тооцож үзье те. Энгийн одоо зүгээр банкнд хийгээд мөнгөө хадгалаад хэдэн жилийн дараа байр авах боломжтой вэ гэдгээр нь тооцоолж үзье. За тэнгүүд 80,000 yen чинь болохоор yen чинь нэг дунджаар нэг 21.5 та байна тийм үү одоо. Сард нэг ойролцоо нэг 1,720,000 төгрөг болж байна тийм үү. Хас банкны юугаар бодоод үзье. Хас банкны хадгаламжийн жилийнх 15.2% гинэ. Сар болгон 1,700,000 төгрөгийг жилийн 15.2% хүүтэй хийгээд дээр нэмээд сар болгон 1,700,000 төгрөг нэмж хийн тэ. Тэгэнгүүт бодоод үзэхээр нийт 44 сард 100 сая төгрөг одоо давж байна. Тэгээд нийт хийсэн мөнгө нь хоримтлуулсан мөнгө нь 76.5 сая. Тэрэн дээр хүүнгээд 20 сая төгрөг нэмэгдэж орж ирж байна. Тэгээ яг энэ ирчээр явах юм бол 44 сар буюу 3 жил 8 сарын дотор нэг 100 сая төгрөг хадгалах юм боломжтой юм шиг харагдаж байна. Тэгмэл нэг зардлаа гаргаад нэг ажлаа хийгээд нэг орлого чинь нэг 180,000 орчим байлгах гэдэг үзээд нь шүү дээ. Зардал чинь нэг 100,000 орчим байгаад үлдснийг шууд хадгалаад ерөөсөө өөр асуудлуудыг бодохгүйгээр ингээд үзэхэд 3 жил 4 сарын дараа нэг 100 сая төгрөг хадгалах боломжтой байна гэсэн тоо гарч байна. Гэтэ яг мэдээж бүх юм бол санснаар болно гэж байхгүй. Дээрээс нь янз янзын гинтийн зардлууд гарч ирнэ. Яг ирсний дараа цалин чинь бас яг ийм байх уу гэдэг эргэлзээтэй тэр хувь хүнээсээ бас шалтгаална. Өдөр
сарын зардал чинь бас тодорхой хэмжээнд яах вэ гэдгээсээ шалтгаална. Тэгээ хувь хүнээсээ шалтгаална л та. Амралтынхаа өдрөөр энэ тэнд дахиж өөр ажил олж хийх юм бол мэдээж орлого ч өснө. Орлого ч өсөх юм бол хадгалагч мөнгө ч өснө. Хадгалах мөнгө ч өсөх юм бол аль болох богино хугацаанд илүү их мөнгө хадгалах боломжтой болно гэсэн. Тэгэхээр ерөөсөө extremely ерөөсөө тийм маш тийм минималист байж ич тэ өөр ямар ч зардал гаргахгүй зүгээр л ерөөсөө ажиллаа хийгээл амраал байхад нэг иймэрхүү тоон сулгаа гарч ийн. Японд эрэхтэй сурахаар ирсэн бол тэ хэлний бэлтгэлээр ирсэн тохиолдолд бол энэс мэдээж хадгалах мөнгө бол ингэж хадгалж ер нь бол чадахгүй. Дээр нь сургалтын төлбөр чинь нэмэгдэнэ. Тэгээд замын зардлын нэтрэгээд баах юмнууд нэмэгдээ явна. Зорилгодоо байр авъя гэсэн зорилго байгаад тэрийг хурдхан биелүүлэх гэсэн зорилго байх юм бол бас нэг ийм нэг зам байж болж байна. Бас өөрөөр бодож үзэх юм бол тийм юусоо яарахгүйгээр аль болох юм сураад тэг хэлний бэлтгэлээр ирээд хэлээ сайн сураад дараа нь одоо энд мэргэжлийн яг нарийн мэргэжлийн чиглэлээр ажиллая гэж үзээд өөрөө эндээ коллеж ч юм уу их сургууль сураад тэгснийхаа дараа эндээ ажилд өөрийнхөө тэг хүссэн компанид хүссэн ажилдаа орж чадах юм бол эндээ ажиллаад ингээд татвараа төлөөд явах юм бол Японд ч гэсэн байр авах бол боломжтой. Аль замаар нь явмаар байна гэдэг бол ерөөсөө хувь хүний өөрийнх нь сонголт. Тийм та тэгээд өөрөө бас нэмээд бас судалж үзээрэй. Японд ажиллаар явхад ажлын визээр явах ямар боломжууд байна те. Зөвхөн тэр ур чадрын ажилтан буюу тэр дадлагжигч ажилтангаар ирэх нь бол бас мэдээж нэлээд хэцүү гэж би сонсч байсан. Илүү цаг амар ихтэй, тэгээд амралт багтай, ерөөсөө амар ачаалттай байдаг. Түүнээс яг дадлагжигч ажилтан биш, үндсэн ажилтнаар шууд Монголоос ирэх юм бол илүү дээр байх гэж бодож байна. Тэгээд тэхийн тулд мэдээж тодорхой хэмжээний хэлний мэдээлэлгээ сайжруулсан байх хэрэгтэй. Тэгээд Монголдо ихтэй сургууль төгссөн мэргэжилтэй байх хэрэгтэй. Тэгжиж наашаа одоо ажлын визээр ирэх боломжтой болох байх. Тэгээд сүүлийн үед Японд бас нэлээд юмны үн бас нэлээд аягүй өсөж байна. Тэгээд Японы эдийн засаг муу байна гэсэн янз янзын мэдээг та гэсэн бас сонсож байгаа бах. Тэгээд тэр болгоныгоо өөртөө судлаад Япон явмаар байвал тэгээд явцгаагаарай. Өөр энд Японд ажиллаж амьдарч байгаа залуусаас сонсч байсан л та. Тэгээд ур чадрын ажил дадлагччаар жилийн дотор нэг 20 эдэн сая төгрөг хадгалсан хүнч байна. Бараг хадгалаагүй ерөөсөө бүгднгээр нь ингэж хэрэгсээр байгаа дууссан ч юм байна. Зүгээр ажлын визээр ирээд 3-4 жилийн дотор 3-4 жилийн дотор Монголд байр авсан ч юм байна. Юу ч хадгалаагүй ч гэсэн хүн тэгэл хүн өөрөөсөө л шалтгаална. Аль болох хураа тэгээд аль болох хураагаад зардлаа хэмнээд явах юм бол мэдээж болохгүй юм бол байхгүй байх гэж бодож байна. Тэгвэл нь хэлэхэд Японд амьдарч байгаа удаан амьдарсан тийм туршлагатай залуучууд маань байвал бас комент үлдээгээрэй. Өөрсдөө одоо Монголдо одоо хэр хугацаанд ирээд Монгол байр авсан те энд эсвэл байр авсан эндхийн зардал ямар шүү байна, эндхийн мөнгө хураах боломж нь хэр байна гэдгийг бусадтай бас мэдээлэл хуваалцаарай. Тийм бусадтай ч гэсэн бас гоё энэс илүү өөр гоё сонголтууд байна уу, өөр гоё замууд байна уу гэдгийг хуваалцаарай. Тийм. За баярлалаа. Миний бичлэгийг анх удаа үзэж байгаа хүмүүс байх юм бол би Японд ирээд одоо 8 жил амьдарч байна. Тэгээд гэр бүлтэйгээ зөв энэ Японд компани ажилтан хийгээд амьдарч байгаа. Тэгээд цаашдаа ч гэсэн нэг иймэрхүү видео хийгээд явах бах. Тэгээд subscribe хийгээрэй.
комент бичээрэй, санал сэтгэлээ хуваалцаарай. За баярлалаа.